Сайн байцгаана уу? Аян байна. Шинэ бичлэгээр уулзч байгаадаа миний хувьд маш их баяртай байна. Та хэдүүд өнөөдрийн бичлэгээр шар бутаатай сметаник буюу зөөхий тэнжарыг бэлдсэн байгаа. Энэ болохоор чизкейкнээс хамаагүй амттай, үн өртгийн хувьд ч гэсэн хямд байдаг. Тэгээд амар хурдан болдог, амархан жор байгаа шүү. Та хэд маань заавал туршаад үзээрэй. Дотор нь шар бутаа харагдаж аваад тэгээд бичлэгээ дуустал нь үзээрэй. Эхлээд хэдүүлээ шар бутаагаа маш сайн угаана. Ингэхдээ халуун усаар угаагаарай. Тэгээд дээрэс нь халуун сүг хийгээд талд ортол нь хийхэд хангалттай. 30 минут орчим твтийн. За өрөөний хэмд байгаа зөөлг масл дээрээ өндөг болон элсэн чихрээ хийгээд хутгана. Ингэхдээ масл маань зөөлөн байх тусмаа хурдан хутгагдаад нэгэн жигд болж ирнэ. За ингээд маш сайн хутгагдаад ирэнгүүт дээрэс нь хөөлөгчийг нь мөн гурилаа баг багаар хийж зуурна. Гурилаа баг багаар хийснээр тийм гарт наалдахгүй зөөлөн бүтцтэй гой гурил бий болно. Мөн тэрийгээ болохоор хүнсний ууданд хийгээд хөрөгчөнд 10 минут орчим байлгаарай. Энэ оронд хэдүүлээ зөөх хийх хэвээ бэлдэнэ. Би болохоор диаметр нь 24 см хэвийг сонгосон байгаа. Үүн дээрээ калгийн цаас тавиад бэлдчихнэ. Тэгээд гурилаа гаргаж ирээд голоос нь зах руу чиглэлдээ тарааж өгөөрэй. Ингэхдээ ингээд зах хэсэгт нь бөөгнөрч ирнэ. Тэрийг нь болохоор ханыг босгож өгнө. Аль болох нимгэн байх хэрэгтэй. Тэгээд зузаан хэсгүүдийг нь болохоор дараад тараагаад өгөөрэй манайхаа. За иймэрхүү одоо кекний сүрэн бэлэн болсон байна. Одоо хэдүүлээ шингэн холцоо бэлдэнэ. Үүнд болохоор зөөхид маань 20% байх шаардлагатай. Өөр бага процентыг нь авчих юм бол хитрхи шингэн болчих шүү. Тиймээс заавал 20%-ийг нь хэрэглээрэй. Тэгээд зөөхийгөө савндаа хийгээд дээрээс нь өндөг, элсэн чихэр, крахмал тэгээд дэвтээсэн шар буудаага хийж өгнө. За шар буудаан дээрээ хэрвээ шингэнтэй сүү маань байгаад ах юм бол тэрийг асгах ч юм уу өөр юм дээр хэрэглэжээрэй. Зөвхөн өтгөн шар буудааг нь л хийхэд болно. Тэгээд ингээд сэрээгээр ч юм уу эсвэл ийм юугаараа сайн хутгаж өгөөрэй. Нэгэн жигд болонгууд хэвэндээ хийж өгнө. Тэгээд урдчилж халаас нь зууханд 180 градуст 35 минут орчим байлгана. Яг зөөхид маань бэлэн болонгууд ингээд шаргалдуу зах хэрмэг нэм одоо шарч юм шиг болсон байдаг. Тэгээд энийгээ болохоор өрөөний хэнд 1 цаг, хөрөгчөнд 1 цаг байлгаж иж хэвнээсээ салгаад зүснэ. За тэгэхгүй бол доторх холцсон шингэн ч юм уу арай хатаагүй байж мэднэ. Тиймээс заавал 2 цаг байлгаж иж хэвнээсээ салгаарай. За амар амархан болдог бас үн өртгөн ч гэсэн баг гоё кек байгаа шүү. Заавал үнийг туршаад үзээрэй. Тэгээд бичлэгээ дуустал нь үзсэн, намайг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр шинэ журууд оруулах болно. Жур маань таалагдсан бол лайк аваад дараад өгөрөө. Баяр та манайхаа.